яварсан. Лайв хийсэн шүү. Тэгээ яг л юу гарч ирэх вэ? Гэтэл юм гарч ирэх үү? Би чинь гаргаад. Би чараа. Тэгээ царай хаач чинь дийлэх хэрэгтэй. Зарт. Харцсан юм чи. Тэр явж байгаа. Сайн танаа аран. За би нөгөө линкээр нь орох гэсэн чинь болдгүй галаа. За би ахад линк явуулъя. Наа чин мобайл линк үс магадгүй. Чи утаснаас орж ирэх компьютерээс үү? Би гад. Тэгээд цахим сургалт лайв маань ингээд эхэллээ. Энэ удаагийн сэдвээр бид нэр даатгалыг сонгосон байгаа. Өмнөх цахим сургалтын лайваар бид нэр эрүүл мэндийн ослын даатгалын талаар тавнуудыг мэдээлэл хүргэсэн бол энэ удаагаар болохоор бид нэр тээврийн хэрэгслийн даатгалын талаар ярилцахаар бэлдсэн байна. Тэгээд өнөөдөр надтай хамт ард даатгал зээх компаниг үүсгэх захирал Цаваадрах болон ерөнхий менежер Төвшин Жаргал хоёр маань манай лайвын зочноор оролцож байгаа. Тэгээд энэ лайваар болохоор ерөнхийдөө өмнөх лайв дээр даатгал гэдэг маань яг ямар зүйл юм бэ гэдгийг ерөнхий мэдээлэл олгосон. Тэгэхээр даатгал маань ирээдүйд учирч болцгүй тэр бидний хэлж мэдэхгүй тэр стресс хамгаалах зүйлийг ерөнхийдөө даатгал гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр яг тээврийн хэрэгслийн даатгал маань ямар учиртай даатгал юм бэ? Ер нь манай жолооч маань тээврийн хэрэгслийн даатгал болон тэр албан журмын жолооч ярилцлагын даатгалыг бас хайлт салхих нь бас зөндөө байдаг. Тэгэхээр тэр хоёрын ялгаа нь яг юунд байна вэ тийм? Тэгээ Монгол улсын даатгалын зах зээл тээврийн хэрэгслийн даатгалын талаар бас мэдээллүүд манай Цаваадрах захирал бас өгөх баг. Тэгээд энэ нээлжид лайва эхлүүлье. Тэгээд Цаваадрах захирал болон Төвшин Жаргал менежер хоёртоо энэ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе, орой мэнд хүргэе. Тэгээд та хоёртоо лайва дамжуулъя. За сайн байцгаана уу, энэ хөл лайвыг үзэж байгаа хэм үзэгч та бүхэнд өнөөдрийн мэдээг төшөглөе. Тэгээ өнөөдрийн голлын ярих сэдв бол тээврийн хэрэгслийн даатгал юм байна. Тэгээ тээврийн хэрэгслийн даатгал гэдэг маань өөрөө даатгалын компаниудын санал болгож байгаа нийт 17 төрлийн 50 гаруй бүтээгдэхүүнээс зөвхөн нэг нь гэж явагддаг. Тэгээ энэ даатгалын ач холбогдол болон анхаарах зүйлсийн талаар Төвшин Жаргал дээр та бүхэнд айлуулах энгийн үгээр дэлгэрэнгүй тайлбар өгөхийг хичээж ажиллах болно. За хоёр маань танилцуулга бэлдсэн байх тийм. Юуны өмнө Монгол улсын даатгалын зах зээл дээр хэдэн жолооч тээврийн хэрэгслийг даатгалсан байдгийн бол тэр даатгалсан жолооч нарын маань хэдэн хувь хэдийн хэмжээний хөдөлмөр авдаг юм бол тэр дундаас ард даатгал маань хэдэн машины хэдэн жолоочийг даатгсан байдгийн бол тийм. Энэ асуул аваар хэр зэрэг гараад хөдөлмөр хэдийн хэмжээгээр гардыг бол тиймэрхүү одоо тоон статистикийн мэдээлэл тоон бас бэлдсэн байх тийм. Тэрнээс нь мэдээлэл эхлээд. За бүгдээрэнд нэрээр минь төргий. Даатгалын менежер Төвшин Жаргал байна. За одоо тэгээ өнөөдөр бол ингээд тээврийн хэрэгслийн даатгалын талаар ярих чинь. Тэгээ яг албан журмын даатгалын талаар бас энэ слайдын дээр бага хэмжээгээр оруулсан байгаа. Иргэд маань тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын даатгал дээр одоо үзлэг онцлогоогоор очиод албан журмаа даатгуулчаал тэрийгэ тээврийн хэрэгслэлээр даатгачлаа гэж ойлгоод ерөөсөө буруу ойлголттой яваад байдаг. Даатгалын тохиолдол болоо тохирол гарангуудаа би очиод танаа дээр очиод одоо зуршлаар ч юм уу дамжуулаад даатгалаа хийлгэсэн байгаа шүү дээ. Машин дээр охирлаа авъя гэдэг хурж ирээд ингээд үзэхлээр тээврийн хэрэгслээ даатгаагүй зөвхөн албан журмын мэдээж цаагуул даатгал тийм ээ. Тэрийгэ даатгачаал одоо би тээврийн хэрэгслээрээ охирол авна гэж хурж ирээ бидэн дээр ингээд уулздаг. Тэр талаарх одоо энэ юунуудын ялгаануудыг бас ингээд энэ юун дээрээ сайн оруулъя гэдээ ярьж игээд ингээд бэлдсэн байгаа тий. За тээврийн хэрэгслийн даатгалын статистик нэг тоон мэдээг та бүхэнд хүргэе. Энэ бол Монгол улсын хэмжээнд бол нийтдээ бол 1,46,233 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Үүнийхээ
нийслэл хотод бол 567 мянга, орон нутагт бол 478 мянган тээврийн хэрэгсэл байгаа юм байна. Бүртгэлтэй тээврийн хэрэгсэл тийм ээ. За техникийн хяналтын үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийн тоо гэдэг онцлог гэж байгаа. тий, ерөнхийдөө онцлогоон дээр очиод тээврийн хэрэгслээ бүртгүүлсэн одоо онцлогооны орсон, тэнцсэн ийм тээврийн хэрэгслийн тоо бол 559,478 тээврийн хэрэгсэл байгаа юм байна. Энэ болохоор өнгөрсөн оны мөн үеийнхээс бол 4% өссөн ийм тоо үзүүлэлт гарч байна. Энэ болохоор иргэд маань бас тээврийн хэрэгслээ онцлогоондоо цаг тухайд нь одоо хамрагдуулж байна гэсэн үг. Нэг үгээр хэлэхээр бас гадаадаас импортлогдож орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо бас нэлээд нэмэгдэж байгаа тийм ээ. Энэ үүднээс болж ингээд өссөн үзүүлэлттэй гарч байгаа. 560 мянга, за нэг 600 орчим мянган машин бол ажиллагааны төлөвтэй орчин байна хариусан. Тэгэхээр энэ хүмүүс бүгдээрээ жолооч ярилцлага хийлгэсэн байх хэрэгтэй тий. Бүгд жолоочийн хариуцлага албан журмын даатгал маань заавал хийгдсэн байх ёстой. Тээврийн хэрэгслийг бол сайн дур. Тээврийн хэрэгсэл маань сайн дурын даатгалтай учраас тухайн хийж байгаа даатгуулагч маань яг зөвлөн мэдээ сайн дурын даатгал болохоор за албан журмын даатгалаа та заавал ингээ хийлгэчлээ. Давхар та тээврийн хэрэгслээ даатгах боломжтой. Тээврийн хэрэгслээ даатгах юм бол нэгсэндээ зам тээврийн ослын талаас гарч хохирол гарахад иж бүрэн даатгалтай болчих гэсэн үг байхгүй юу те. Албан журмынхаа даатгалаар 3 дахь этгээд хохирлыг хариуцуулж тээврийн хэрэгслийн даатгал маань өөрийнхөө хөрөнгөний даатгалыг авчна гэсэн үг тийм ээ. Тэгээ техникийн үзлэгт одоо энэ 550 эдгээд түрүүний бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тооноос нэлээд харьцангуй бага тоо харагдаад байгаа. 60%. Тий. Энэ нь болохоор яг бас манай дээр бүртгэлээс хасуулаагүй тийм тээврийн хэрэгслүүд бас нэлээд их байдаг гэсэн дүр зураг харагдаад байна л да тийм ээ. Одоо зөвхөн гэрчлэгэнч байдаг юм уу? Эсвэл одоо энэ тэндээ нөгөө эвдэрхий одоо нэг хашаад хайцсан нэг машинууд байдаг шүү дээ тийм. Тиймэрхүү машинууд бас нэлээд их байгаа ингээд дүр зураг харагдаад байна. За даатгалынхаа талаар даатгалын хураамжийн орлогын талаар одоо энэ Монгол Улсын хэмжээнд ямар байгаа зах зээлийн талаар танилцуулахад нийт даатгалын зах зээлийн хэмжээнд бол 68,270 тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдсан байна. Энэ нь болохоор нийт хураамжийн болохоор 34 тэрбум 34.5 тэрбум төгрөгийн ураар бүрдүүлсэн байна. Нийт тээврийн хэрэгслийн 7% тээврийн хэрэгслийн даатгал. Тий, хамрагдалт бол яг энэ юунаас харахад бол нэлээд хангалтгүй харагдаж байгаа байхгүй тий 500 хэдэн мянган тээврийн хэрэгслээс 68 мянган тээврийн хэрэгсэл. Хүмүүс яагаад даатгуулдаг юм бол тээврийн хэрэгсэл? Яг одоо юу л вэ л да. Манай яг нийгэм эдийн засгийн тий сайн дурын гэж байгаа болохоор бас тэрэн дээрээ бас нэг юу болж байна. Дээрээс нь одоо яг нэг нийгмийн одоо эдийн засгийн байдал бас жоохон хүнд байгаа тий. Тэр үднээсээ тий санхүү мөнгөтэйгээ холбоотойгоор бол зарим хүмүүс чинь баг хөдөлчөнд төрөвч агаар тоолж үзэж байгаа. За болохгүй байна. Дараа даатгал яг л зөвхөн албан журмаа яг л явчихдаг тийм ээ. Тэр нь болохоор яг тиймэрхүү ингэж хандаад байдаг шүү дээ. Надад зөв нэрсэл тохиолдохгүй гэж ерөөхдөө тэгж нэг сэтгэлзүүд нь буугаад байдаг шүү дээ. Тийм учраас бас даатгахгүй хэсэг бүлэг хүмүүс бас байдаг шүү дээ. Би өвдөхгүй, би эсвэл асуул аваад авахгүй ч гэх юм уу те. Нөгөө лам дээр очиод аян замын өрөөл юмшилсан аа. Тийм бас нөгөө тийм ерөөхдөө логиктэй хүмүүс бас байгаа хэл та. Тэгээ яг хуучин уламжлалт сэтгхүүгээс бас одоо яг даатгалын маань юу мэдлэг боловсрол улам сайжирч л байгаа. Даатгалын хураамжийн орлого маань яг тээврийн хэрэгсэл дээр энэ 7% гээд хамрагдалт бага харагдаж байгаа хэдий ч урд жилийнхаас бол хураамжийн орлого маань өсөж байгаа. Энэ чинь болохоор бас ч гэж амжилт дахиж харагдаад байгаа байхгүй хүмүүсийн мэдлэг сайжирч байна. Хуучин чинь бол ерөөсөө тээврийн хэрэгслээ даатгал та ингээд мөргөлтчүүл ингээд даатгалаасаа мөнгө авч штэ гэхлээр муу хоёр юу гэдэг ч гэдэг. Тэгээд даатгахгүй явчих жишээтэй тий. Тэгээд даатгалын зах зээл дээр бас хүмүүс ярьдаг л да нөгөө даатгалын зах зээл маань өөрөө хөгжлийнхөө төвшөнд дөнгөж явж байгаа. Шилтэндээ явж байгаа. Өндөр хөгжилтэй орнд бол нөгөө даатгалын хураамжийн нийт орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ магадгүй 3-аас 8-10% хүртэл байдаг. Монгол улсад бол 0.5% гэдэг юм. Хамгийн наазахын шиг л ингээд нийт тээврийн хэрэгслийн маань 7 орчим хувь л даатгалж байна гэсэн үг шүү дээ. За ард даатгал компанийн хувьд болохоор манай ажлын сургалтыг үзээд бас үзэгчд маань яваа тээврийн хэрэгслээ даатгуулаасаа тий. Харин би одоо бас энэ дэр ард даатгал компани манай компани өөрсдөө борлуулж байгаа тээврийн хэрэгслийн одоо 5 янзын бүтээгдэхүүн байгаа. Тэрийг бас энэ юугаараа танилцууллаа тий. Танилцуулга явагдана. За манай компани хувьд болохоор 7300
тээврийн хэрэгслийн даатгалд хамруулаад 2.3 тэрбум төгрөгийн хураамж бүрдүүлсэн байна. За тэгээд нийт даатгалын зах зээлийн хэмжээнд 18,632 тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрийн нэхэмжлэлд 17 тэрбум төгрөг, 17.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Нэг 25-6% авчиж байна. Тий. Манай компанийн хувьд болохоор 1427 тээврийн хэрэгсэл 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байгаа. Энэ дээр бол манай хохирлын харьцаа бол 64% буюу маш сайн нөхөн төлбөр олгосон юм үзүүлэлт харагдаж байгаа байхгүй. Зах зээлийн дунд зүйл 50%. Тий, зах зээлийн дунд 50% тавьж хат манайх бол 64%-тэй ингээд эргүүлээд нөхөн төлбөрийн ингээд гаргацсан байгаа. За энэ тоо мэдээлэл маань болохоор Монголын даатгалын холбооны нэгтгэл мэдээлэлд үндэслэн гаргасан ийм тоо мэдээллүүдийг би бол өгч явж байгаа шүү дээ. За ингээд ерөнхийдөө яг энэ дээр би нөгөө сонирхуулаад слайдн дээр оруулсан байгаа. Монголын анхны зам тээврийн осол гэдэг тий. Энэ дээр болохоор энэ лайв дээр харагдж байгаа энэ дэр нөгөө богд гэгээний машин 1920 онд одоо ингээд мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байдаг байхгүй юу? Энэ нь болохоор яг 1912 онд богд гэгээ Америкийн шилэн Форд руу захиж авчирсан. Жолооч нар нь баг Хятад хүртэл далайн бомбоор тээвэрлээд тэгээ Хятадаас наашаа 5,000 гаруй километр зам туулж Монгол улсад одоо хөлөөр нь авчирсан ийм түүхтэй машин байт юм байна лээ. Тэгээд тухайн машин маань 20 онд мөргөлдөхөд одоо Монгол улсын хэмжээнд баг 2-3 машин байсан юм уу та. Тэ? Тэгээ 2-3 машины хоорондоо бие биенийг очиж мөргөлдөнө гэж ямар ч хүний санаанд багтмааргүй ийм эрсдэлээр энэ ингээд эрсдэл одоо ингээд үүсцэн л байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ даатгалын маань эрсдэл маань ерөөсөө тамгалахын аргагүй хизээч хэний ч хажууд ингээд ойрхон байж идэг ийм зүйл шүү. Тийм болохоор та бүгд бас тээврийн эрсдлийнхаа даатгалыг ерөн сайн хийлгэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн зам дээр мөргөлцсөн тохиолдол гардаг шүү дээ. Тий, хөдөө хээрийн шорон зам дээр шүү дээ. Таал Таал газар хоорондоо мөргөлцсөн тохиолдол байдаг шүү дээ. Тий. Тэр нь болохоор яг тухайн нөгөө замын тэмдэглэл байхгүй. Тэгээд дээрэс нь орон нутгийн зам маань болохоор яг л баг нэг машин явуулахад зориулс тийм нэг нарийн зам байдаг. Тэгээд манай жолооч нарын маань өөрсдийнх нь нөгөө сэтгэхүй нөгөө хандлаганаасаа болж нөгөө хүлээцгүй байдаг. Тэрнээсээ болоод ерөнхийдөө ослоор гарч байгаа шүү дээ. Осол аваарч ерөөсөө л тэгэл нөгөө жолооч дүрм зөрчсөн. Нэг бол тэгээ хүлээцгүй яарсан. Ийм зүйлээс л болж осол гарч байгаа. Тэрнээс би эндээ хүлээцтэй хандаад байвал юу боллоо гэж юм зам тээврийн осол гарах тийм ээ. За санаатаар мөргөлдөг мөргөлч. Тэгээ санаатаагаар тийм юу гэж санаатаагаар хүм мөргөлдөж ид хөрөнгөөс үүд юмтай тийм ээ. Яг хоо санаандгүй болж байгаа. Гэхдээ одоо нэг за би төрүүлээ явчих гэдэг л сэтгэхүйгээс салах хэрэгтэй юм л да. За энэ 2019 оны зам тээврийн ослын мэдээлэл орчин үе гэх юм да. За зам тээврийн ослын шинжтэй дуудлага бол 77,444 зам тээврийн ослын дуудлага ирсэн юм байна 2019 онд. Зам тээврийн осол нь бол 25,302, хүн амнасаа алдсан 561 тохиолдол, хүн бэртэж гэмтсэн 3,790 ийм тохиолдлын тоо байна. Энэ тоо маань болохоор 2019 оны одоо нэг зам тээврийн замын тээврийн цагдаагийн алба гэдэг тийм хуучнаар замын цагдаагийн газрын тоо мэдээлэл дээр үндэслэж гарсан юм тоо байна. Нөгөө жолоочийн хариуцлага орсон нь уу? Энэ жолоочийн хариуцлага орсон нийт тоо. Тэгэхээр энд нэг юм комментээр асуулт ирж байна л да. Заавал замын цагтаа дуудахгүйгээр тохиолдлоо бүртгүүлээд нөхөн төлбөрөө авах тийм дараагийн процессд орох асуудал танай компани дээр байдгүй гэж ярьж байгаа. Би зүгээр эндээс жишээ хараад ойлголоо л да. Жолоочийн түрүүнд тээврийн хэрэгслийн даатгал 68,000 тохиолдлоод Монгол улсын нийт даатгалын компанид өгсөн юм байна. Тэгвэл жолоочийн хариуцлагыг нийлээд нэг 77,000 удаагийн тохиолдол замын цагтаа бүртгэгдсэн байна. Тэгэхээр маш их тохиолдол бүртгэдэггүй явж байгаа. Тийм бүртгэдэггүй. Бүртгэлэхгүйгээр яг хоо даатгалын компаниуд дээр бас юу байгаа л та. Заавал замын цагтаа дуудахгүйгээр даатгалын компанийнхаа шуурхай албыг дуудаад тухайн хоёр даатгалын тохиолдол гарсан өөрөөр хэлбэл мөргөлдсөн хоёр жолооч маань бие биенийхээ бурууг хинийхээ буруунаас болж тухайн осол маань гарсан бэ гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа үед тийм ээ. Одоо жишээ нь би одоо нэг хүнийг мөргөж заа уучлаарай би мөргөчлөө энэ миний буруу юм гэсэн тохиолдолд замын цагтаа дуудлаггүйгээр даатгалын компанид хандчих хэрэгтэй. Даатгалын компани маань шуурхай албан маань очиж тухайн
ослыг бүртгэлжүүлж ажилласны үндсэн дээр замын цагдаа гэхгүйгээр нөхөн төлбөрийг шийдээд явах болцоотой байгаа. Одоо нөгөө хоёр биендээ одоо нөгөө бурууга хүлээн зөвшөөрөхгүйгээр тийм ээ чи ч мөргсөн би ч мөргсөн гэл тэр одоо маргаантай асуудал тэр мэдээж яалтчгүй тэр маргааныг шийдвэрлэхийн тулд замын албаны тийм замын цагдаагийн газрын шийдвэр нь одоо хэрэгтэй болчиход байгаа. Ер нь бол замын цагдаагийн тээврийн цагдаагийн газар санхүүгийн зохицуулахаар даатгалын компаниуд бол нэг гурван зүйл дээр замын цагдаа дуудах нь зөв гэдэг дээр төвлөрсөн байдаг. Тэр нь болохоор хоёр тал хоорондоо маргаантай тохиолдолд. Хоёрдугаарх нь аль нэг талын жолооч согтуу буюу мансуурсан байвал. Гуравдугаарт хүмүүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл хохирол учирсан бол тэр ослоос болоод тэр тохиолдолд бол замын цагдааг бол заавал дуудъя. Бусад тохиолдолд бол аль болох замын цагдаад тээврийн цагдаа дуудахгүйгээр даатгалын компаниудтай хоорондоо ярилцаад хөдөлж болно гэсэн тийм чиглэл байдаг. Манайх бол бүр 17 оноос хойш энэ мөрдөд ажиллаж байгаа. Бас тэр нэлээх асуудал. Бас иргэд бас юу яадаг те. Даатгалын компаниг ч гэсэн дуудсан уулзар дээр одоо ингээ мөргөлдсөн удаан зогсоод ээж боломгүй байна. Замын төвчрөл үүсгээд байна. Даатгалынхаа энэ үед одоо яаж хурдан ажиллах вэ гэд замаа чөлөөлөх хэрэгтэй болчдөг. Энэ дээр болохоор нөгөө юун дээр байдаг те. Жолооны дүрмийн жолоочийн үүрэг дээр дүрмэн дээр байдаг. Тухайн ослоо тухайн тэмдэглэгээр те дөрөв дугууных нь ард үрд тэмдэглээд тухайн зураглалаа жолоочны маань үүсдэг хийгээд тэгээ замаа чөлөөлж болно гэсэн тийм юу бас байгаа. Манайч дээр бас энэ тал дээр яг тэр дүрмийг бариад ингээд ажиллаж байгаа. Одоо ч тэгээд нөгөө иргэд маань өөрсдөө ухаалаг утас ашигладаг болсон. Тийм зургаас нь зургуудаа аваад газар дээр нь баталгааж болчихно. Болж ивэл видео бичлэг хийчихэж болно шүү дээ. Тэгээд замаа чөлөөлөд төлөөд хийж болно. Үзэл үүсэхгүй. За дараагийн слайд руугаа. За энэ дээр болохоор яг манай бүтээгдэхүүнүүд байна. Тээврийн хэрэгслийн даатгалын төрлүүд маань одоо экономик нэмэх стандарт нэмэх премиум гэсэн одоо ийм 5 төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг бид нар даатгуулагчтай санал болгож ажиллаж байгаа. Энэ болохоор хураамжийн хувьд маань болохоор мэдээж хамгаалтаас хамааруулаад тий одоо бага хамгаалт авъя гэвэл бага хураамж төлчихнө. Би их хураамж их хамгаалт авъя. Бүх юмаа 100% хамгаалтанд оруулъя. Нөхөн төлбөрөөч гэсэн би 100% авъя гэх юм бол мэдээж тэрнийхээ дагаад хураамжийн хувь маань өндөр байгаа. Яг энэ слайд маань энэ дээр гарч байгаа үлээ тий гарч байгаа тий. За хүмүүс ч гэсэн одоо ингээ хараад ойлгочих واخ тий. Экономик даатгал маань одоо ямар эрсдэл хамаард юм бэ? Хураамжийн хувийн хувьд бол 0.8% байгаа. 0.8% маань гэдэг маань тээврийн хэрэгслийнхаа үнэлгээнээс 0.8% шүү дээ тийм ээ. Тээврийн хэрэгслийнхаа үнэлгээг яаж тогтоох вэ гэдэг бас асуудал гарч ирд тийм ээ. Зарим хүмүүс маань болохоор за 10 саяар авсан тээврийн хэрэгслээ нэг 5 сая ч юм уу. Тухайн үед баг хураамж төлөх гээд ингээд 5 сая одоо 50% нь үнэлгээ даатгцсан байдаг. Тэгэхээр мэдээж хохирол гарахад тухайн хохирлынх нь 50%-аар шийдүүлээд дээрээс нь ухаа энэ нөгөө хамгаалт маань хэдэн хувиар тооцож нөхөн төлбөр болох вэ гэдэг тэр хуваараа давхар ингээд хувьлаад олгогддог байгаа шүү. За одоо энэ дээр экономик даатгал дээр жишээ нь байгалийн эрсдлээр 80%, галын эрсдэл дэлбэрэлт 80%, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үе бүх эрсдэл нь ингээд 80%-аар шийднэ. Өөр хамгаалт байхгүй. 80% гэдэг маань гарсан хохирлын 80% тийм ээ. Даатгалын компанид байна. Даатгалын компани даатгалагч өөрөө хариуцсан тийм ээ. Тийм байгаа. За тэгээд энэ хамгаалтуудаа манай хамгаалтуудад ерөнхийдөө одоо байгалийн эрсдлүүд байна, галын эрсдэл байна, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэл байна. Зориултын гаражид байх үеийн сантехникийн уснаас учирсан хохирол, зам тээврийн хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн хохирол, зогсоолын эрсдэл. зээн зогсоолын эрсдэл. Тэгээ 3 дахь этгээдийн санаатай болон санаандгүй үйлдэлээс учирсан хохирол, ослын бус үед салхины цонхны шил хагарах, гэмтэх энэ хамгаалт байна. Мөн жолоо шилжүүлэх үеийн хохирол, зайлшгүй тохиолдолд замгүй газраар явах үеийн бүх эрсдэл, мөн дээрээс нь жолоочийн гинтийн осол багтж байна, зорчигчийн гинтийн осол багтж байна. Эд ангийн хулгай эрсдэл, их биеийн хулгай эрсдэл, хулгай сэтлэр учруулсан хохирол, тэгээ нэмэлт зардал, тэгээд гэсэн одоо баг ийм 15 төрлийн юм хамгаалт байгаа.
дээ эрсдэл байгаа тийм. Энэ эрсдлүүдээс одоо бүгднгөөс нь авъя гэх юм бол одоо стандарт нэмэх буюу премиум даатгалаар ингээд даатгуулах боломжтой байгаа. Тэгээд энэ хөл хороотой байгаа үед бол манай арт аппликейшнийг ашиглаад бол тээврийн эрсдлийн даатгалаа хийх боломжтой байгаа шүү дээ. Тийм боломжтой байгаа. Тэгээ арт апп солгосон хүмүүс бол арт аппаараа дамжуулаад тээврийн эрсдлийн даатгалтай хамрагдаад гэртээ хөргүүлээд авах боломжтой байгаа. Тэгээ даатгалаа хэлэхэд хамгийн гол нь нэг юм дээр дайнхаа төсвөлтөнд та бүгдэд үзүүлэн тэгэхээр лайва үзээрэй. Гол дүрэн төвшин жаргал маань хэлсэн даатгал хэлэхэд нөгөө үнэлгээ, машины үнэлгээ маш их. Тийм, машины үнэлгээ бол маш их чухал. Өн дээр болохоор ихэвчлэн даатгалын компаниуд бол яг зах зээлийн үнийг баримталж байгаа, баримтлна. Эргээд хохирол гарлаа гэхэд та зах зээлийнхаа үнэлгээгээр даатгацсан тохиолдолд эргээд хохирол гарлаа гэхэд бол бид нар бас хохирол үнэлгээчний мэрэгжлийн байгууллагаар үнэлгээнд ороод ирээ гэсэн тийм юу тавьдаг. Тэгэхгүй бол одоо хоёр даатгуулагч хоёр маань энэ дээр бол бас маргаантай мэдээж хэрүүлийн юу гарах болцоотой тийм. Яг тэгэхээр мэдээж даатгагч нь баг үнэлнэ гээл даатгуулагч нь их үнэлэх гээл үүний чинь шийдэхийн тулд одоо хохирол үнэлгээний байгууллага гэж гарч ирж байгаа тийм ээ. Цагийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг авсан тийм. Бүгчүүд дүрм журмыг хангацсан ийм компаниуд маань одоо энэ даатгалын зах зээл дээр одоо баг 34 тийм байдаг. Хөтөө хохирол үнэлэгч байна уу юу. За тийм компаниудаар одоо ингэж ажиллаж байгаа гэсэн. За манайд дээр яг тээврийн хэрэгслийн үнэн зөв тийм зах зээлийнхаа үнэлгээг л яг бодтойгоор тогтоолгоод тэрнээсээ хамгаалтаа одоо аль бүтээгдэхүүн аль төрлийг сонгох уу гэдгээсээ шалтгаалуулаад мэдээж энэ 0.8-аас 3% хүртэл үнэлгээнээсээ тооцоолоод хураамж төлөөд хураамж маань 1 жилийн хугацаанд жилийн хураамжаа төлөөд бүтэн жил одоо ингээд даатгалт хамрагдчихж байгаа. Ийм болцоотой байгаа. Энэ 5 төрлийн бүтээгдэхүүнээсээ. Ер нь бол олон хүн харсан л да. 1-2 жил даатгуулаад болчдөг өөрөө нөгөө тохиолдол гарахгүй болохоор. Гэтэл энэ чинь дөнгөж 1 хөрөл даатгуулж штэ. Энэ бол мотор машина 1 хүн одоо юу гэдэг 10 сая төгрөгийн үнэтэй машин байлаа гэхэд 100 сая төгрөг төлөх ёстой штэ. Тийм 100 сая төгрөг төлөхөд 2 жил 200 сая төгрөг төлөнгүүд би хохирол гарахгүй мэн гэж болждөг. Гэтэл дараа жил юм гарлаа. Тэр байтугай хэдэн сая төгрөгийн хохирол гарчдаг. Одоо ингээд зах зээл дээр бол нөгөө валютын ханшийн өсөлтөөс хамаарат сэлбэг тэр нөгөө нэг яг хохиролд орсон машины сэргээн засагтай холбоотой бүх ажил үйлчилгээ сэлбэгийн үнүүд нь бол дагаа өсчөөд идэг. Тэгэхээр тэрхүүрэл илүү хохирох магадaltaй болчихдог тийм ээ. За тэгээд дараагийн за энэ дээр яг манай бүтээгдэхүүний хувьд болохоор ийм 5 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энээсээ одоо өөртөө тохирохтой бүтээгдэхүүнээ сонгож авч ийм үйлчлүүлэх боломжтой байгаа шүү. Энийг бол одоо манай салбарууд 21 аймагт байгаа бүх салбарууд манай үйлчлэгээний төвүүд за тэгээ манайтай хамтарч ажилладаг 30 орчим зуучлалын компани хамтран ажилладаг 4 арилжааны банк гэдэг энэ маш их өргөн сүлжээгээр авах боломжтой. Дээрээс нь арт аппараа бас авах боломжтой тийм. За тэгээд дараа нь жолоочийн хариуцлагын даатгалын талаар бас зогссон юу бэлдсэн байгаа. Слайд. Яг тэгэхээр нөгөө түрүүн хэлсэн тийм ээ. Тээвэр албан журмын даатгал даатгачаад тээврийн хэрэгслийн даатгалаа гэж андуураад явдаг ийм тохиолдол нэлээд их байдаг учраас албан журмын даатгалын талаар бас жоохон танилцуулъя гэж болсон. Тийм. Ерөөсөө нэг алганы хоёр тал шиг л явж байгаа байхгүй юу? За тээврийн хэрэгслийн даатгал маань жишээ яриад яг тайлбарлавал бүр ойлгомжтой баг тийм. За тээврийн хэрэгслийн даатгал маань гэдэг маань ерөөсөө таны таны өөрийн чинь хөрөнгө тийм ээ. Тэр өөрийн чинь машин гэсэн үг тээврийн хэрэгслийн даатгал. За жолоочийн хариуцлагын албан журмын даатгал маань юу вэ гэхээр тухайн тэр таны эзэмшилд байгаа машинаа бариад зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа бусад 3 дахь этгээдийн амь нас эд хөрөнгөнд хохирол учруулвал тэрийг даатгалын байгууллагаар нөхөн төлөвлөх ийм даатгал шүү. Таны одоо нөгөө тээврийн хэрэгслийн чинь даатгал биш. Тэ тээврийн албан журмын даатгал чинь хариуцлагын даатгал чинь бусад 3 дахь этгээдэд үйлчлэнэ гэсэн үг. Одоо нэгсдөө хүний машин мөрөгчих юм бол нөгөө хүнийхээ машины хохирлыг даатгалын байгууллагаар төлөвлөний гарах нөгөө буцаас сэргээн засах зардлын тийм ээ. За юу нөхөлбөрийн хэмжээ маань ямар байдаг вэ гэхээр В англи буюу жижиг тэрэг дээр бол нийт хамгийн ихтэй бол хариуцлагын хэмжээ 5 сая төгрөг хүртэл
авах бололцоотой байгаа. CD англи болохоор 10 сая төгрөг. Мөн энэ дээр бол нэг мэрэгсэн жолооч гэж байгаа. Мөн D юу лээ? А англи гэж байгаа тийм ээ. А англи мотоцикл, мопед бас 5 сая төгрөгийн хамгаалалт хариуцлага хязгаартай байгаа. За Энэ маань өөрөө нөгөө жолоочийн даатгалын тухай хуулиараа зохицуулж тусдаа хуулиар зохицуулж идэг учраас бүх арилжааны одоо энэ даатгалын компаниуд яг нэг хүн дээр нэг л ижил өгнө гарна гэсэн үг. Илүү дутуу өгнө гарах боломжтой. Тий. Энэ дээр бол ерөөсөө юу гараад одоо үйлчилгээ нөхөн төлбөрийн одоо хэр зэрэг шуурхаа үйлчилж гин гэдэг тэр үйлчилгээгээр л даатгалын компаниуд ялгарна уу гэхээс биш тэрнээс үнэлгээ маань угаасаа хуулийн дагуу тийм ээ. Хуулийн дагуу 5-10 сая төгрөгээ гаргаад өгсөн. За даатгалтын суурь хураамжийн мэдээж хуулийнхаа дагуу А англи нь 12,500, В англи 33,000, С англи 42,500, D англи 53,000, механизм нь 12,500 гэдэг тогтоогоод өгсөн. Гэхдээ санхүүгийн зохицуулах хурааны журмын дагуу одоо итгэлцүүрээр тухайн хураамж маань дээшээ доошоо болон юм юу яах. Юу юм бэ? Миний санаж байгаагаар бол жолоочийн тоог хязгаарлахгүйгээс. За энэ дээр иргэдээр болохоор юу вэ гэхээр нөхөн төлбөрийн тоо өмнө авчихсан. Тий, хуучин нөхөн төлбөр авсан уу буюу тий урдан жил нөхөн төлбөр авсан бол дараа жил мэдээж тухайн хүний маань хураамж нь өсчихнэ. Тухайн жолоочийн нас туршлагаас хамаарч бас хураамж маань хэлбэлцэнд бас буурчж болж байгаа, өсчж болж байгаа тийм ээ. Тэгээд жолоочийнхоо тоог хязгаарсан хэсэг гэж байгаа. Энэ дээр болохоор таны машиныг одоо дурын хүн барьж болох юм уу? Эсвэл зөвхөн нэр заасан энэ А, Б, В гэсэн энэ этгээдүүд барьж болох юм уу гэдэг тэр юу байгаа. Тэгээд моторын багтаамж гэж байгаа. Моторынхаа багтаамжаас шалтгаалаад одоо 1500 cc юм уу 4500 мотор юм уу те тэр моторынхаа чадлаас хамааруулаад хураамж маань бас дээшээ доошоо хэлбэлцэн мөн чиргүүлтэй хэсэг гэдэг иргэд дээр бол иймэрхүү тэгээ мөн байршил гэж байгаа те тухайн машиныг эзэмшигч маань хотод байгаа мó орон нутагт байгаа мó гэдгээрээ тэг хураамж маань өсч буурж байгаа. За хуулийн этгээдийн хувьд болохоор мэдээж жолоочийн тоог хязгаарсан хэсэг мөн моторын багтаамж тээврийн хэрэгслийн зориултаас хамаарах чиргүүлтэй хэсэг гэдгээрс ингээд бас хураамж маань өсч буурж байгаа. Тэг. За энэ дээр гардаг алдаанууд юу вэ гэхээр одоо тээврийн хэрэгслийг эзэмшигч зөрүүлж даатгах гэж энэ бас нэлээд их гардаг маргаан тохиолдол байгаа. Энэ болохоор тухайн өмчлөгчдөр даатгалын жолоочийн даатгалын хуулийн дээр юу гэхээр нөгөө өмчлөгч нь тухайн албан журмын даатгалыг одоо хийлгэнэ гэсэн байдаг те. Тэгэхээр зарим тохиолдолд бас ийм тохиолдол гардаг байхгүй юу? Машины зарцаа шийдвэрлэв. Тий, за тэр бас байж байна. Зарим дээр нь болохоор аав нэр дээр авцсан тийм ээ. Машины одоо тэгсэн мөртлөө жолооч биш байдаг. Тэгээ одоо хүүхэд нь өөрөө жолооч. Тэгээ аавынхаа нэр дээр авсан бол яалтчгүй тэр аавынхаа нэр дээр даатгал хийгдээд тэгээд хүүхэд нь давхар доор нь одоо хэн барих уу гэдгээрээ ингэж яаж байгаа. Нэрээ оруулж өгч байгаа. Тэгэхгүй бол тухайн тий яг хөө тээврийн хэрэгслийн гэрчлэгээний нэр нь яг хин дээр вэ тэрнийгээрээ даатгагдаад доор нь нэмэлт жолоочоо нэр зааж оруулах ийм оруулаагүй тохиолдолд нөхөд төлбөр болгох асуудал бол хүндрэлтэй болно. Тий хүндрэлтэй болно. Угаасаа эн чинь хуулийнхаа хүрээнд бид нар ажиллана шүү дээ тийм ээ. Хуулийн дээр угаасаа өмчлөгч нь даатгалаа хариуцаж хэлгэнэ гэдэг ингээд бүр үгсгээр нь оруулсан байгаа. Тэр нөгөө даатгалд хамрагдаагүй жолоо шилжүүлэх гэдэг чинь шууд ороод ирж байна автоматар тийм. Тий. Тэгээд бас нөгөө шилжүүлж амжаагүй түрүү нөгөө захирлын хэлдгээр тийм ээ зарцсан байж идэг. Тэгээд зарцсан ирнэ одоо нэр мэр шилжүүлж даатгаагүй байж идэл одоо хохирол гарчдаг. Манайха чинь ирнэ би даатгалтаа авсан юм а гэд нөгөө шал ондоо хүний нэртэй юм барьж ирээд даатгал авах гээд үзэгддэг. Өөрийн чинь нэр хаана гэхэлэр нэр нь байхгүй. Тэр бол маш одоо нөгөө буруу юу шүү те. Тийм болохоор тухайн хүн маань одоо автомашин худалдаж авсан тохиолдолд авсан өдрөөр заавал өөр дээрээ албан журмынхаа даатгалыг хийлгээд тэгээд сайн дураараа тээврийн хэрэгслээ олон даатгачвал тэгэл 100% одоо ээж бүрэн даатгалтай болчихно л гэсэн үг. Тэгээ мэдээ тээврийн хэрэгслийн даатгал дээр чинь бас одоо за энэ албан журмын даатгал дээр хөрвүүлээд за даатгалд хамрагдаагүй бол мэдээж хөтөлбөрийн хөлсний иргэн хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг торгуулах ийм арга одоо хуулийн заалттай аж ахуй нэг чинь бол
2 дахин үржүүлсэнтэй одоо 640 мянга юм уу те 300 хөдөлмөрийн өсний доод хэмжээ чи одоо 320 мянга аж ахуйн нэгж байх юм бол 640 мянгаар юм торгуулах нэ албан журмын даатгалд хамрагдаагүй явж байгаа зам тээврийн хөдөлгөөнд оролцох юм бол тийм ээ. За тэгэхээр тэр торгуулийг бол тээврийн цэгтийн цагдаа наргалт байгаа шүү дээ. Торгуулийн хооцогчид чинь дээс даатгалын компаниуд бол ямар нэгэн байдлаар торгуулах байхгүйгээр одоо магадгүй хугацаа сонгогдоогүй өнгөрцөн байх юм бол үжээд дараагийн сонгуулахад бол бид нар ямар нэгэн торгуул өдрөгчл. Тэгээ хугацаанд дууссан байсан одоо нэг 10-20 хоногийн дараа ирсэн ч гэсэн бид нар бол даатгалын торгуулгүйгээр өргөжлүүлээд тухайн өдрөөс нь хүчин дараа жилийн дуус хүртэл одоо 1 жилийн хугацаанд ингээд даатгаад өгөх тийм юутай байгаа. За зам тээврийн болсон үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг. Энэ дээр бас тухайн иргэд маань бас түрүүн хэлсэнтэй шууд замын цагдаагаа дуудах эсвэл шуурхай албар руугаа даатгалынхаа компани те даатгагдсан компанийхаа шуурхай албар руу одоо дуудах хэрэгтэй. За шаардлагатай гэж үзвэл замын цагдаагийн албан дуудлага өгнө гэж байгаа. Энэ болохоор түрүү нөгөө хэлсэн нөгөө 3 тохиолдол байгаа те маргаантай эсвэл хүний эрүүл мэндэд тохироосон эсвэл одоо согтоо нас урлах бодис хэрэгсэн гэдэг юм уу те. За тэгээд шуурхай дуудлагын ажилтны зөвлөсний дагуу нөхөн төлбөрийн материалаа бэлдэж даатгалын компанидаа өгөөд одоо даатгалаа шийдвэрлэх ийм бололцоотой байгаа. За нөхөн төлбөрийнх нь материалд юу ордог вэ гэхээр одоо тухайн осолд орсон 2 машины тээврийн хэрэгслэлийн гэрчлэгээ мэдээж жолооны хөндлөхний хуулбар за замын цагдаагаа дуудсан бол замын цагдаагийн тодорхойлолт мөн хохирол үнэлгээний байгууллагаар орсон үнэлгээний тайлангаа даатгалын компанидаа өгөөд шийдвэрлэх юм болцоотой байгаа. Даатгалын хувьд нөхөн төлбөрийн асуудлыг хэдийн хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ? Ер нь албан тул дээр. За манайх бол энэ тээврийн хэрэгсэл албан журмын даатгалд маань болохоор юу байгаа? Хуулийн дээрээ болохоор 1 сар гэж заасан байдаг те. Тэгвэл мэдээж манайх юу боллоо гэж одоо 1 сар хүлээлгээд ингээд явахыг бодох уу? Мэдээж төргийн шуурхай ажиллахыг зорж байгаа. Манайх тэгээд 7 хоног дотроо ерөн шийдэд явчихж байгаа. Мэдээж өндөр дүнтэй хохирол гарах юм бол эрсдлийн орооны хурлаар орно гэдэг нэг 5-6 хоног шийдчихнэ. Тэрнээс бусад багахан хэмжээний хохирлыг бол ерөөсөө 2-3 хоногтой шийдэд явчихж байгаа. Тэр тохиолдол болгоно өөр байдаг. Тохиолдлын шин чанар үүссэн эрсдэл хохирсон хохирол гэдэг гэх мэтээсээ болоод янз бүр болждаг. Жишээлбэл одоо юу гэдэг нь хүний амнаас эрсдсэн ч байдаг юм уу? Тийм тохиолдол байх юм бол нөгөө шүүх эрүүгийн хэрэг үүсдэг. Шүүхийн тогтоолыг гарсны дараа гэх юм бол масрах хугацаа орчдөг. Материал нь бүртгэж ахуулаад бүхэн жоохон мэдээж нөгөө галын эрсдэлд орсон байлаа гэхэд мэдээж гал төмөртний нөгөө галын газрын акт, онцгой байдлын акт гэл ингээл хүлээгдэж байгаа тийм хоногуд байдаг. Гэхдээ яг хоо манайх нөхөн төлбөр шийдэж байгаа юу маань материалаа бүрэн гүйцэтгэж хүлээж авсан өдрөөс хойш гэл шийдээ явчаа тий. Зарим иргэд маань болохоор яг өгчдөг тий. Хохирлоо материалаа дутуу өгчдөг. Тэгээд хамгийн эхэлж өгсөн өдрөөсөө тооцоод бараг ингээд танах чи 10 тончлоо бар 20 ончлоо гэдэг. Тэгээд тэгсэн хэрнээ өөрөө нөгөө материалаа дутуу өгсөн. Одоо чинь галынхаа дүгнэлтийг бүр сүлд нь авчирч өгдөг ч байт юм уу тий. Тийм болохоор мэдээж материал бүрэн гүйцэтгэх хүлээж авсан өдрөөсөө хойш хоногоо тооцоо явдаг байгаа шүү тий. Тэрнээс бүрэн гүйцэтгэх материал гэдэг авчираад өгөхөд маань 7 хоногтой шийдэж явчихдаг. 7 хоног дотор шийдэж явчих. За энэ дээр болохоор нэг онлайн даатгалынхаа талаар одоо ард апыг суулгасан хүмүүстэй гар утсаараа дамжуулаад одоо гэртээ сууж байгаа тийм ээ. Одоо энэ айгүй хүнд нөхцөлд одоо энэ цар тахал гарцсан энэ хүнд нөхцөлд бол гэрээсээ гарахгүйгээр ард апаараа дамжуулаад даатгалаа хийлгээд мөн гэртээ хургуулж авах юм болцоотой байгаа шүү. За энэ дээр болохоор ард апыг зарим иргэд маань суулгаж амжаагүй байгаа бол юу энэ дээр Android дээр бол Google Play-ээс энэ чинь Apple-ийн iPhone болохоор тий App Store-оос ингээд ард гэж хайгаад ард аппликейшнийг суулгаад болцоотой байгаа шүү. Тэгээд ард аппликейшнаараа дамжуулаад тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн жолооч нарт
ямар нэгэн урамшуул бол байгаа юм тийм даатгалаас. Тийм бид нар одоо өмнөх лайв дээр зарласан эхний 100 даатгуулагчид 5,000 coin. Дээрээс нь нөгөө нэг бид нар ч юм бол нийгмийн харилцааны хүрээнд нөгөө loyalty хөтөлбөрийнхөө хүрээнд нийт даатгуулсан мөний мөнгөнд дүнгийн 1.5-аас 1% төвчийн хэмжээний coin өгдөг. Тэрэн дээрээ нэмээд 5,000 coin даатгуулагч тусвард өгөө гэсэн тийм урамшуул зарласан явж байгаа. Тэр маань бол илүү их хүмүүст хүрэх шаардлагатай байна тийм үү? За тэгвэл гурлаа нэг арт аппликейшн ашиглаад хэрхэн тэрийг хэрэгслээ даатгуулах талаар зааврыгаар За тэрэн дээр ч одоо энэ дээр заавар нь юун дээр бол заавар нь юугаар PPT-гээр бол байхгүй байна. Утсан дээр бол арт ап ашиглаад утсаа үзүүлээд даатгах. Тий. тэрийг хэрэгслэх ангилаагаар тийм. Тий. Арт апаараа ороод даатгал гэсэн зис байгаа. Даатгал гэсэн зис рүүгээ ороод тэрнээсээ тээврийн хэрэгслийн даатгал гэсэн зисээ сонгоод Энд ямар нэгэн одоо нэмэлт материал бүрдүүлэх шаардлага бол байгаа юм. Яг уу дөрөв талаас нь зураг авах шаардлага байдаг. Яг нэг тээврийн хэрэгсэл даатгуулж чадах бол даатгал маань өөр тохиолдол гарахаас өмнө байх хэрэгтэй байдаг учраас зураг авахыг шаардж байгаа. Тэр дэвтэр амархуу. Одоо дугаараа оруулаад дөрөв талаас нь автомашиныхаа дугаарыг оруулаад дөрөв талаас нь зургийг аваад даатгал руу ингэж гэсэн үг. Ингэчээр гарах болов. Жишээлбэл ингээд тээврийн хэрэгслийн даатгал гэдэг рүү ороод даатгалын Дээрээс нь бас арт даатгалын хувьд сая 2019 оны сүүлээр тээврийн хэрэгслээ 3 дахь жилээ даатгуулаад альва ямар нэгэн хөтөлбөр аваагүй жолооч нарт бас нэг урамшуул эдгээр болгоод coin өгчээсэн шүү дээ. тэгсэн. Тиймэрхүү бас нөгөө loyalty урамшууллын хөтөлбөрүүд бол юу зарладаг. Тэгдэг бид нар нөгөө нэг ослогоо манлайж болооч ослогоо сайн жолооч нэг жил даатгуулчаад хөтөлбөр авсангүй дараа жил нь даатгуулах шаардлагагүй гэж болохгүй. Тийм. Ер нь бол ерөнхийдөө альва эрсдэл бол хинт ч хамаагүй тохиолдож болцсохгүй учраас өөрсдөө ирээдүйн одоо учирч болцсохгүй эрсдлээс хамгаалаад тээврийн хэрэгслээ амь насаа эд хөрөнгөө даатгуулах бол ерөнхийдөө сурцгай хөвшил болгоцгой, дадал болгоцгой тийм амьдралдаа ингээд нэг юм даатгалын соёлыг бас нэвтрүүлцгээе гэдэг тийм уриалга яваад байгаа. Тэгээд өмнөх лайв дээр болохоор манай цугад ирэх захирал ацдан шалгаруулна гэсэн юм уу да тий. тэгсэн нөгөө нэг эрүүл мэндийн даатгал дээр асуусан асуултанд зөв хариулсан. 3 ацдныг тусвар 10,000 coin-оор урамшуулъя гэсэн байгаа. Тэгээ одоо тэрийг маань тэр шалгаруулах процессыг манай маркетингийн мэргэжилтэн галаа маань энэ хажууд байна. Тэгээ одоо сонгож шалгалтыг хийх болно. Эш ярих байна. Тэгвэл даатгалын талаар лайв хийсэн байгаа. Тэрийг үзсэн хүмүүс маань асуултанд хариулаад тэгээд ацтан болох тийм боломжтой байсан. Тэгээ одоо тэрнийхээ энэ удаагийн лайв дээр чинь бид нар бас 3 ацтангаа одоо шалгаруулад юу болцсон нь бол асуултанд хариулах байсан. Шагнал нь юу байгаа лээ? За шагнал нь 3 асуулт асууж зөв хариулсан 3 хүн төсвөрт 10,000 арт-coin-ыг сансргүй байдлаар бэлгэлнэ гэсэн байгаа. За би нөгөө comment picker сайт руугаа орцсон. Юу хийсэн байж байна. Старт авч тарахад бэлэн байна. За эхнийхээ ацтныг шалгаруулъя да. Нийт 32 давтагдаагүй хүн юу юм байна. За артем даатгалын сонголтыг за энэ асуултны хариулт биш хөөний үзэл бодол гэсэн болохоор энийг хүчингү тооцоо дараачихыг сонгоё. Асуулт нь ямар асуулт байсан бэ? Асуулт нь тун ингийн 3 асуулт байсан. Олон улсын эрүүл мэндийн даатгалд ямар даатгалын эрсдэл шинээр ордог болсон бэ гэсэн асуулт байсан. За энэ бас юу шаардлагаагүй коммент байна. Тухайн лайв хийсэн буу мөсөл байна. За энэ даатгалын давуу тал гэдэг энэ даатгалын давуу талуудыг бас тухайн лайваар ярьсан байгаа.
За эхний асуултын хариулт. За энэ Ж хэрлэн чимэг гэж хэрлэгч харилцагч маань 3 асуултанд гурвууланд нь хариулсан байна. За коронавирусын даатгалтай болсон. Тэгээд дараагийн сэдв нь тээврийн хэрэгслийн даатгал гэж зөв хариулсан байна. За ардактер даатгалын цэс хэдэн сард хизээ орж ирсэн бэ гэдэг дээр 20 оны 3 сард гэж бас зөв хариулсан байна. За тэгэхээр тийм. За би хэрлэн чимэг Ж хэрлэн чимэгтэй баяр хүргэе. За энэ хүнтэй холбогдоод койныг нөгнөө. За дараачих хазд нэг шалгуур болчихъя. 3 асуултанд нь гурвууланд нь хариулсан хүн байна. За та 3 маск бөөнрөө суусан байна гинэ. Бид нэр халуунаа үзээд ажил руу орохдоо халуунаа үзүүлээд байнгын хариуцлагатай байгаа болохоор даатгалтай. Тэрээс нь одоо сэрдэмэд энэ дээр даатгал орсон байна. Тий. Коронавирусын даатгал. За гэрээгээд Дайта зориулсан маск Авчаад байгаа юм байна. тий. ер нь бол ажил дээр бүх масктай байгаад байгаа шүү Тий. Тий. За шаардлага хангаагүй коммент байна. За өөр даатгалын багцууд нэмэгдэх үү гинэ. За энэ хүнтэй холбогдож мэдээлэл өгсөн байгаа. Маш олон өөр коммент байгаа бас. Рандомор өөр комментууд гарч ирээд байна. За ковидыг даатгахаар болсон гэдэг бас манай хоёр дахь асуултанд зөв хариулсан. Болцоохон лантуу тоогоо гэж хүн байна. За энэ хүнийг комментыг харъя. За шилэрч бас нөгөө Энэ ташрууд би нэг өөр юу хэлчихье. Манай дараагийн цахим сургалт лайв маань сэдв нь болохоор зээлтэй холбоотой сэдв байгаа. манай телевизэн захирал орохоор байгаа. Тийм Аркредит банк бус цагаан байгууллагын захирал телевизэн захирал маань манай лайвын дараагийн зочноор оролцоолно. Тэгээд тэрний дараагийн зочноор болох чинь манай Аркредитийн гүйцэтгэх захирал анх хоёр маань оролцохоор болсон байгаа. Унгар улсын Будапешт хотноос бидэнтэй надтай холбогдоод хоёр гоё нэг тийм чинэлэг өөрмөц залуучууд зориулсан гоё ярилцлага маягийн лайв хийхээр хоёр төлөвлөж байгаа. Тэрийг залуучууд маань бас үзээд битгий алхасаарай. Би бас ямар асуулт асуумаар байна. Тэгээ надаар дамжуулаад асуумаар коммент ирүүлдэгээрээ би гоё сонирхолтой юм суугаад хоёр захирлаас асууж болно. Шүү тэгэхээр. За манай 3 дахь хацтай маань тодорсон байна. За COVID-19 хүчлийн зардлыг олгохоор болсон баяраа гэд хүн шалгарсан байна. За ингээд шалгарсан 3 хацтандаа баяр хүргэе. Бид нар холбогдоод мэдээллийг аваад Articon-ыг шилжүүлгээд олноо. За тэгээд өнөөдрийн лайвын нөгөө нэг юу гаргаж байна. Ацнаа гэж Монгол юу шалгаруулах болцлоо. Айгүй амин асуулт тийм үү? За Монгол улсын хэмжээнд одоо нийт хичнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа гэдэг асуулт тийм. Шагнал нь 10,000 Articon. За тэгээд бас иймэрхүү байдлаар санамсаргүй байдлаар сонгож ацнаа шалгаруулах байгаа. Асуулт нь юу байсан бэ? Одоо Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн тоо. Энэ презентац дээр үзүүлснээр 2019 оны эцсийн байдлаар гэсэн. За надад асуулт нь л сонсогдсон. Манай үзэгчд маань сонсогдсон болоо асуулт. Тэгээ сонсогдсон гэж над чинь. Би юунаас нь шалгаад бас өөрөө За болохгүй асуултаа юу текстээр бичээд оруулсан даа ч болно доо. Тэгээ.
За тасаа. За тэгээд За төвшин зарах менежерийн зүгээс цагаан захирлын зүгээс нэмж үзэгчтэй хэлэх гоё мэдээлэл байна. яг уриалмаар л байна л да. Зүгээр цэрэг ирээд 100 өдөр тийжээс нэг өдөр ашиглана гэдэгтэй адилхан даатгал маань өөрөө бол өдөр болгон тохиолдоод байдаг бас процесс бол биш. Тийм болохоор тогтвол даатгуулж ижил тухайн үед гарч ирсэн гэмтийн ослыг л их зардал багтаагаар, охирол багтаагаар таван туулах боломжтой. Энгийнээр бол тийм учраас та бүхэн 1-2 жил даатгуулаад бэлдгөө болоорой тийм ээ. Гай гэдэг ч юм бол нөгөө хэлж ирэхгүй хийсч ирээд идэг учраас магадгүй нэг тохиолдол байдаг л та. Түрүүн та нар харсан байх сая машинтай. Гэтэл даатгуулсан машин нь тээврийн хэрэгсэл даатгуулсан 68,000, жолоочийн хариуцлага даатгуулсан 600,000 гэж байна. Цаана 400,000 тээврийн хэрэгсэл аль нэгэн даатгалгүйгээр хөдөлгөөнд орох боломж нь бий болчиход байна. Тэгэхээр тэр даатгалгүй нөхөр хурж ирээд таны машиныг мөрөгчлөө гэхэд нэгдүгээр уг нь тэрийг албан журмын даатгагчтай холбоо болвол өөрсдийн нөөц сангаасаа болоод гаргаад хохирлыг нөөтгөх ёстой. Тэрнийг дэлхийн тулд бол хэрвээ таныг мөргсөн жолооч ямар нэгэн тээврийн хэрэгслийн даатгалгүй байх юм бол албан журмын даатгагчтай холбооны шуурхай дуудлага өгөөд замын цагдаагаа бас заавал давхар дуудах хэрэгтэй гэдэг шиг. Тэр нь бол тэдний шаардлага байдаг учраас энэ нь харилцааны дадлын компаниудад хамааралгүй. Тэгэхээр тэр хоёроо дуудлах хэрэгтэй. Магадгүй ер нь бол манай дээр нэг 2 удаа тийм тохиолдол гарсан л та. Өдөөнөөс ороод ирсэн машин явж байгаад миний машин мөрөгцсөн. Нөгөө хүмүүс маань ямар ч төлбөрийн чадвар байхгүй мөрөгсөн хүн. Тэгээ тээврийн хэрэгслээр хазуулж нөгөө хүмүүс манай даатгалтай очив байсан учраас өөрийнхөө хэрэгслийг ингээд тээврийн хэрэгслийнхаа нөхөн бүрийг авчих боломж нь бий болчихдээ. Ийм асуудалтай манай харилцагч нар одоо ямар нэгэн осол аваар гарлаа гэхээр нөгөө жолоочийн хариуцлагын даатгалыг хөндлөлтөөр төлөвлөн. Гэхдээ өөрийнхөө тээврийн хэрэгслийн даатгалаар бас давхар нөхөн төлөвлөлт авч болох юм уу гэдэг асуулт харилцагч нараас бол бас орж ирдэг. Тэгэхээр энэ нэг одоо шинэ хүүхдийн нэг машин байжгаад сая төгрөгийн нөхөн төлбөр авчаад тээврийн хэрэгсэл нь ард даатгал дээр жолоочийн хариуцлага нь одоо өөрийн даатгалын компанид төлөвлөхөд жолоочийн хариуцлагаараа уг нь тэрүүний машины сая төгрөгийг төлөвлөх ёстой. Гэтэл хэрвээ хоёр талаас нь авна гэж ивэл мэдээж энэ чинь даатгалын компаниуд хоорондоо холбоо сүлжээтэй байгаа. Ер нь бол нэг тохиолдол дээр давхар олох боломж байдаггүй. Энийг бол санхүүгийн лоовер гэж үздэг байхгүй юу? Даатгалын тухай хуулиараа. Тэгэхээр энэс сэргийлэхийн тулд бол мэдээж даатгалын компаниуд хоорондоо нэгдсэн байдлаар харилцаа холбоотой ажиллаж байгаа. Эргэж бас ярьдаг л да. Зарим толгоонууд нөгөө буруу тийшээ ажиллах гэдэг хүмүүс чинь тээврийн хэрэгслээ 2 газар зэрэг даатгуулад хохирол гарвал 2 даатгалаас зэрэг мөнгө авчий гэж бас тиймэрхүү юмнууд яригддаг байхгүй юу. Тэгэхээр чин тэр даатгал маань ерөөсөө ашиг олох зорилготой биш. Тухайн тээврийн хэрэгсэл анх даатгахад ямар байсан эргээд хохирол боллоо гэхэд эргээл яг тэр хэмжээнд очих хүртэлх зардлын л өгч байгаа. Тийм болохоор тухайн одоо 2 компани даатгацсан байлаа ч гэсэн хохирол нь сая төгрөг гэж гарах юм бол 2 даатгалын компани 505 зөв л өгнө гэсэн үг байхгүй юу. Тэрнээс 2 газраас сая өгнө гэсэн тийм ойлголт бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр зэрэг бол буруу ашиглах. Тэг ямар ч нөхцөл тийм бол заахгүй нэгдүгээр тэр сонирхооч тийм ээ. Тий. За тэгэл энэ удаагийн лайваар зочноор оролцсон төвшин жаргал менежертэй маш их баярлалаа. Цаваа зөвлөлтөд дахин баярлалаа. Тэгээд захын сургалтын дугаар маань үгээр өндөрлөж байна. Тэгээд асуултандаа зөв хариулаад 10,000 жишээ койны эзэн болох боломжтой байна шүү. Тэгээд дараагийн лайваар буюу 5 гарагийн дараа 5 цагаас уулзцай. Баярлалаа. За баярлалаа. За